За Монгол улсыг хөгжүүлэх 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бол улсын хурлаар бол хэлэлцэж байна. Тэгэхээр энэ чиглэлийг бол ерөнхийдөө бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Ялангуяа үндсэн чиглэлийг босруулахдаа үндсэн чиглэлийнхаа зорилго зорилтыг хэмжигдэхүйц байдлаар бол босроос нь бол даваа тал харагдаж байгаа. За гэхдээ эрчим хүч талдаа бол нэлээд шүүмжлэлтэй хандах асуудлууд их байгаа. За энэ төлөвлөгөөнөөс энэ 5 жилийн хугацаанд эрчим хүчний салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм бодлого чиглэл харагдана гэж ингэж бодсон. За гэвчүүл энэ харагдахгүй байна. Нөгөө л нэг улиг болсон тасралтгүй л ярьж байдаг ийм их усүрүүдээ шугамынхаа жагсаалтыг ерөөсөө нэг жагсаалт харагдаж байгаа. За дээрэс нь эрчим хүчнийхаа төсөл болгон дээр нэг хуудас зориулсан ийм жагсаалт ерөөхдөө харагдаж байна. За тэгээд дээрэс нь хамгийн гол чухал юм нь энэ 5 жилдээ зах зээлээ яаж либералчлах юм, яаж хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх юм гэдэг энэ салбарын зүгээс барих ёстой үндсэн бодлогууд бол чиглэлүүд бол ерөөсөө харагдахгүй байгаа. За тэгээд хамгийн гол чухал юм нь энэ алсын хараа 2050 гэ батлагдаад хөгжлийн төлөвлөгөө түүний удирдлагын тухай хууль хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хууль батлагдаад ямар асуудал болсон бэ гэхээр ер нь алсын хараа 2050 батлагдахаас өмнө эрчим хүчний салбарт харьцангуй олон төлөвлөгөөнүүд байсан юм. За эрчим хүчний салбараас 2015-аас 30 хонд баримтлах бодлогын бичиг баримт, за сэргээгт эрчим хүчний нэгдсэн хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр гэдэг олон хөтөлбөрүүд байсан юм. Харамсалтай энэ хууль батлагдаад салбарын бүх өмнөх төлөвлөгөөний бичиг баримтууд байхгүй болсон. Тэр төлөвлөгөөнүүд бол харьцангуй сайн төлөвлөгөөнүүд байсан. За тэгээ эрчим хүчний салбараас бодлогын бичиг баримт хаана нэхэр байхгүй. Алсын хараа дээр байгаа гэдгийг. Алсын харааг нь харахаар жагсаалт. Дахиад энийг харахаар дахиад жагсаалт. Тэгэхээр бодлогогүй, стратеггүй салбар яаж цаашаа хөгжих юм бэ? Тэгэхээр хамгийн гайхалтай нь энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй юм шүү. Энэ хуулиараа салбаруудыг бодлого гаргахыг хориглосон гэж байгаа. Хамгийн гайхалтай нь. Тэгэхээр салбаргүй бодлого яаж явах юм бэ? Өнөөдөр магадгүй энэ эрчим хүчний салбарын болохгүй бүтэхгүй байгаа энэ асуудал чинь өнөөдөр бодлогогүй байснаас болж байгаа хэрэг. Уул нь тэр энэ алсын хараа 2050 гарахаас өмнөх бодлогын бичиг баримтууд харьцангуй сайн бодлогын бичиг баримтууд байсан. Яаж зах зээлээ либералчлах, яаж хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх ингээд маш олон бодлогууд дээрээс нь тэн дээрээ хэмжигдэхүйц байдлаар төлөвлөсөн. Гэтэл алсын хараа дээр тусахтаа зөвхөн жагсаалт хийсэн. Дахиад энэ дээр дахиад жагсаалт. Тэгэхээр энэ хуулийн дээр өөрчлөлт оруулаад салбаруудаа бодлого өөрөө хийгээ явах тэр боломжийг хангаач. Магадгүй салбар нь наривсан бодлогоо хийгээ явдаг. За тэгээд тэр улсынхаа бодлого дээр болохоор ерөнхий бодлогоо хийгээ явдаг байдлаар ингэж өөрчлөлт оруулахгүй бол эрчим хүчний яамныхтай ярихаар юу гэж хэлж байгаа гэхээр тийм ээ хөгж. За Гомбын Ганбаатар